ерөнхийлөгч байсан хэлбэрт ерөнхийлөгч байсан их сайхан нар энэ өмнө говийн 5 толгой Шинхуан гэж компани яттай 100 жилээр туристик гэж саналыг улсын хурлаар оруулж ирж байсан юм аа. 100 жилээр шүү дээ. Энэ хэлбэртөө ч гэсэн гоё ялах гэдэг биш. Үеийн үед биднээс цаашаа ерөнхийлөгчтэй үеийн үед Монгол улсыг удирдах явна. Хинж хизээж газар нутгийг баялагтай дасгаж 10, 20, 30, 40, 100 жилээр хөгжиж болохгүй. Бидний санаа одоо харж өгснөөс хойш би маш их байсантай болсон. Тэр хэлбэртөрчтэй мөнгөсөн шалтгаанууд газар нутаг 5 толгой баялаг шүү. Намайг харж байгаа. Би хэдийч хэрэгтэй яваад байна. Энэ армарын зодоныг бас над руу аялаад байна. Нөгөө хэдчих нийлчээр ингээд над руу аялаад байна. Тэрс 3-4 хүн байж. Хэлбэртөрчтэй би 30 гаруй жил найзсан. Яг ийм юм дээр би найзлж явах юм шиг боломжгүй болсон. За учир нь ийм юм. Нөгөө талынхан одоо бас баахан худлаа юм ярина мэдээж. Элбэгдэрж бол баараагүй энийг сонсоод баах юм худлаа ярина. Учир иймээс би энэ тухайг гэрчлэх жижигхэн түүх ярьж өгье. Яг энэ үйл явдал оволцож байсан 2015 оны 4-р сарын 1 орой биевэр соёлын төвөргөнд тоглолт үзээд сууж байлаа. Гэтэл дарга залгаад болдоггүй. Дарга гэдэг нь Eagle телевизийн ерөнхий продюсер Ган Зориглоо сүүлд хөрвсгэн засгийн газрын мэдээллийн албаны дарга болдог нөгөө Ганзаа шүү дээ. Ажилд харчихсан байсан болохоор нэг их юм сансангүй утсаа авчихлаа. Гэтэл яаралтай хэрэг гарлаа ажил дээр хүрээд иргэдэг юм байна. Нэгэнд утсаа авчихсан болохоор арга байсангүй хараал тавьсаар очлоо. Гэтэл мэдээний анкерууд, редакторууд яваагүй. Ажил дээр эфирийн хувь сунартайгаа бэлэн байдалд байж байна. Миний хувьд Eagle-ийн сошиалыг хариуцдаг байсан тул тухайн эфирийн мэдээг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр оруулж түгээх үүрэгтэй. Төрийн ордон засгийн газар намын бүлгүүд хуралдаж хувирдаад сүйд. Ер нь бол 5 толгойг хэд өгөх вэ гэсэн утгатай мэдээнүүд хөврөөд байгаа юм. Peabody MMC гэсэн нэрнүүд их байсан санагдана. За ингээд редакторуудын өгсөн мэдээг яаралтай гормоор боловсруулан найруулж сошиал руу хийсээр байгаад шөнө орой болсон хойно гэртээ харсан билээ. Маргааш өглөө нь эрдгээр ажилдаа артал 5 толгойн тухай мэдээллүүдийг боловсруулж сошиал руу оруулах үүрэг өгөгдөж нөгөө Мэнд сайхны инх сайхны алдартай бузар гэрээний хулбар миний гар дээр тавигдав. Ингэж л биевэр 5 толгой хятадуудад 100 жилээр өгөх гэж байсан асар том дээрэм луурын бичиг баримтыг гар дээрээ хүлээн авч түүнийг сошиал руу боловсруулан оруулах гэрч болсон билээ. Тухайн үедээ бол биевэр улс төрийг одоогийнх шиг нэг сонирхдоггүй хөнгөхөө мааз блогч ер нь бол жижигхэн гар байлаа л да. Гэвч 5 толгойн тэр том луурын материал бүрэн бүтнээрээ гарт минь ороод ирсэн болохоор өөрийн ирэхгүй энэ муухай бузар болоо улс төрийн сэдвийг сонирхосоор аргагүй болоод ирж байгаа юм. Ингэж л миний гараар төвөрлөгдөн хийгдсэн постууд Eagle телевизийн сошиал руу орсон юм да. Сая Халтмаагийн Баттулга гэдэг хүний яриаг олж хараад Eagle-ийн сошиалыг ухаад үзтэл нөгөө баримтууд маань байж байдаг байгаа. Иймээс л энэ асар том лойрын гэрч болсон би өнөөдөр тэр лойрыг илжлэхээр энэ хүү хатуу мэдээг хийдсэн. Бараг тэр лойрын баримтаас болоод л улс төрийн сэдвээр юм бичдэг болсон доо. Ер нь бол хатуу мэдээ пэйжийг үүсгэж энэ төрлийн мэдээ хийдэг болсон маань ийм учиртай. Залхуурахгүй бол та бүхэн Eagle телевизийн пэйж хуудас руу ороод үзээрэй. Онсоор өдөртөөгөө Мэнд сайхны Энд сайхан гэдэг урагчийн хийх гэж байсан үйлдэлүүдийг оруулсан байгаа. Улс төрчдийн эдсэн усан баримтуудыг биевэр нэг тоодгүй байсан. Мөнгөн дургу хэн байгаа юм гэх маягтаа сонсоод л өнгөрөөдөг байлаа. Харин эх орон газар шороогоо 100 жилээр хятадуудад тэр чигээр нөх гэж байгааг анх удаа өөрийн нүдээр харж уншиж сошиалын олон нийтэд хүргэснээрээ Монголын төр дотор ийм цагаандаа гарсан дайснууд ороод суучихсан байдгийг мэдэж авсан юм. Ийм л юм болсон. Тийм л мэдээг би өөрийнхөө энэ гараар сошиалд оруулж байсан учраас Мэнд сайхны инх сайхан гэдэг хүнийг болон бусад новшнуудыг өөрийн ирэхгүй жигсэн зэв үзэж эднэр бол яавч Монгол хүмүүс биш гэдэгт итгэдэг болсон билээ. Түүнээс хойш яг 1 жилийн дараа захаагийн элбэгдоржийн ногтууд Халтмаагийн Баттулгыг төмөр замын хэрэгээр баривчлах гэж Баянгол зочид буудлыг төвөөгээд ард түмэн болоод бүгчүүдийн сүрнээс айгаад хөдөлж чадалгүй орхиж явсан байдаг. 5 толгой хятадууд өгсөн ажиллагааг байнга саатуулж улс орныг маань тонн дээрэмдэх ажилд нь хөндлөн тэгнэж хөвчгээд байсан тул төмөр замын мөнгө эдсэн гэх зохиомл хэрэг тохих гэж байсныг сүүлд нь мэдсэндээ монголчууд энэ талаар Баттулга өөрөөч ингэж хэлсэн байдаг. Сая бас дахиад нэг та нар мэдхүү төмөр шиг ингээд аялж уулзлаа компани захин Эрдэнэ туяа гэдэг одоо бас 12 жил гараа ажилласан баг. Бас хөл хөвгттэй. Сая өглөө шөнө гэрээс нь 4 цагаас баривчлаад сая байцаал таван гээд авч бас 20 гээд аваа явчихсан. Ингээ үндсэндээ гамин цэргийн дарсан өдрөө ингээд бас нэг юм хэлээ. Бас хөвгттэй шүү дээ. 2 өдрийн өмнө бол тэр төвшин жаргал гээд бас яаман дээр миний туслах байсан юмхтэй бас баривчлаад одоо шүүх хурлан болоод сунган тэгээд байна. Сунгах одоо юу гэдэг нь одоо
хүүл хөхтөн ч хэцүү шүү дээ. Хөхт нь одоо ингээд чи яаж яана гэхээр манай одоо энэ Монгол улсыг хөгжүүлэх гээд энэ төмөр замаа бариад цаашаа тэгээд эрдэнчиг үйлдвэр барина гэсэн энэ хүсэл зорилготой олон хүмүүсийг ингэж нухчиж тарж байгаа юм байна л да. Тэрний төлөөлөгч нь би. Тэгээд одоо манай 5 та нар мэдж байгаа Батцаа гэдэг Батцаа юу 5 сар гарan мөрдөн цугдгаж хамлсан. 4 задууг одоо бид нар гадаадд одоо Монголд оруулж ирч чадахгүй ингээ интерволоор хайгтаад явж байгаа. Энэ дандаа надтай одоо ажиллаж байсан залууч. Ингээд ирчүүдийн нухалж чадахгүй болохоор хүүл эмгтээчүүд рүү орж ийн л. Тэр туслах нарийн бичгүүдээс юу гарах юм бэ? Та нар ирэх мэдл байхгүй тийм ээ. Тэгээд одоо юу гэх гээд байна гэхээр ирчүүдийн нугалж чадахгүй болохоор эмгтээчүүд тэр тусмаа өхүүл одоо хүүхдтэйчүүд нарж одоо сэтгэл санаагаар л дайрч байгаа юм байна л да. Та нар бол гол юм мэдж байгаа. 5 толгойд 60 жил тэгээд цаашлуу 100 жилээр одоо гадны компанид өгөх гэсэн энэ орлогыг илчилснийхаа төлөө ийм одоо эрүү шүүлтэнд орж байна гэж та. Би бол удаа дараа хэлдэг энэ бол ингээд одоо бүх юм илэрч байх шиг байна. Таныг бас шалгаж байгаа гэсэн ойлгож. Шалгаж. Би өөрөө очиж шалгуулсан. За шалгуулъя. Яагаад гэвэл намайг тойрсон хүмүүсийг тамлаад байгаа бол би тэр асуугаад байгаа юм чи бүгдийг нь асууя гэдэг. Тэр бүх материалын ганц хөт хоёр аваач бүгдийг нь байг өгсөн. Энэ шалгалт чинь бүх юм тодорхой байгаа. Ингээд юм гарахгүй болохоор нь одоо өөр юм руу орж шít. Энэ бол төмөр замтай холбоотой. Төмөр замаас юм гараагүй. 5 сар шалгалаа. Шалгаад авах юм юу гэдэг вэ? Эдсэн уус юм байхгүй. Энийг бол арга хувьсаач мөн гаргаа явж ирсэн байна. Одоо та бүхэн учрыг ойлгосон байх. Халтмаагийн Баттулга гэдэг хүн яагаад ийм олон дайсантай юм бэ? Яагаад гэвэл 5 толгойг цойр зогсоод шүлсээ савируулж байгаа гадны тавиулууд эрлийс хурлиж луйварчдын замдал саад болчихсон байхгүй юу да. Муу нэртэй ч хөөрхий лувсангийн эрдэнэчимэг энэ ажилд чадлаараа зүтгэж 5 толгойтой холбоотой бүх мэдээллийг ард түмэндээ хүргэж байсан юм. Сайн муугаар хэлэгдэж явдагч тухайн үед улсын хурлын даргын албыг хашиж байсан Зандаа хүүгийн их болд алах зохиж энэ гэрэг улсын хурл зөвшөөрөхгүй хэмээн зогсож байлаа. Харин тэр Битан гамба яагаад урвчихсныг ойлгоогүй. Бодвол 5 толгоогоос юм зулгаалган шүү гэж өнөөдөл намалсан биз. Тэгээд л Женкогоосоо урвсан баг. Өөр тайлбар алга. За бас нэг юм байна. Эрхэм үзэгч та бүхэн энэ лойвэрт чинь захаагийн хэлбэгд орж яхаараа холбогдчих юм бэ гэж асуунаа да. Тэгвэл тэр лойвэрчин өөрөө 5 толгойг хятад өгсдөө энэ бол миний байр суурь хэмээн хэлж байсан бичлэг нь энд байна. Энэ бол 2013 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Цэнзүргүү яриагаар орохдоо түүний хэлсэн үгнүүд юм. 5 толгойн хилцээрийг инх сайхан сайд удирдах байгаа. Улсын хурлын нэр бүхий 10 гаруй гишүүн асуулга тавьсан мэс. Зарим хэмээн хилцээрийн нууц гэд их сайхан сайд танилцуулахгүй. Зарим хэмээн хилцээрийн нууц гэд их сайхан сайд танилцуулахгүй. Тэгэхээр ийм хууль байд юм уу? Их хурлын гишүүд асуулга тавьж хахад хилцээр хийж байгаа хүн нууц. Гэхдээ яг хилцээрээ явцад яригдж байгаа эцэслэн шийдвэрлэгдээгүй тийм зүйл байж магадгүй шүү дээ. Их сайхны ойлгуулж байгаагаар бол бүх зүйлээ ил тод тайлагнаад явж байгаа л гэж. Тэд нар зарим асуудлаар тайлбар тавихгүй гэсэн байл л дээ. 5 толгойн хилцээр одоо явагдаж байна. За мэдээж хилцээр дуусна. А тэр үед тэр хилцээрийг улсын хурлаар оруулж баталгаажуулах ёстой. Тийм үү? Шаардлагагүй. Засгийн газрын шийдээл яваг. Шаардлагагүй. Засгийн газрын шийдээл яваг. Яагаад? Одоо Эрдэнэс 5 толгой гээд ажиллаад тэнд одоо нэг бас нэг оператор компани ороод ажилласан шүү дээ. Уг нь Эрдэнэс 5 толгой л гэрээгээ байгуулаад явчих шаардлагатай. Яах гэж дээш нь татах юм? Их хурл буруу шийдвүлэх. Улсын хурлын 39 их хурл шийдсэний дараа тэр хэлэлцээр дахиад өөрчлөлт орохоор бол яах юм? Их хурл буруу шийдсэн байвал хэн лүү явах юм? Ер нь аж ахуйн нэгжүүдийн ажлыг аж ахуйн нэгжүүдийн хүрээнд л шийдгэл. Том төслөө хариуцсан гэд нэг сайд гаргаад тэр асуудлаа хариуцаад явж байна. Тэр сайд нь өөрөө хариуцлагаа хүлээгээл шийдээл явж шít. Их хурлаараа яагаад хилцэж болохгүй гэж. Тэртээ тэргүүл манай хууль тогтоох дээд байгууллага шүү дээ. Хилцсэн ч болно. Тэнд нэг хилцүүлэхгүй гэдэг байгаа юм байхгүй. Би их хурлаар ороод ирэхээр тэнд байгаа нэг хэдэн парагс, тэнд байгаа нэг хэдэн нөхдүүд, дургүй янз бүрийн улсууд тэгэл баахан булаацалдаад юу ч биш болгоол тэгэл хаях л байх гэж байна. Та тэр их хурлд итгэдэг юм уу? Итгэх юм байна, итгэхгүй юм байна, хилцэхгүй юм байна, хилцэх юм байна. Би бол шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ миний байр суурь.
Бодит байдал гэвэл энэ л байна. 5 толгойг Монгол улстай авч үлдсэн хүн бол гарцаа байхгүй Халтмаагийн Баттулга. 5 толгойг Элбэгдор Жинх сайхан сүү бат болд бадамж унаа болоод бусад лойрчдын хүслээр хятадуудад тавиад туучхаагүй учраас л өнөөдөр тэд Халтмаагийн Баттулгад өс сунаж элбээр гүтгээд байгаа нь ингэж л өөрсдийнх нь хэлсэн үгнүүдээр нотлогдоод эхэлж байгаа юм. Нүдэн дээр минь болж өнгөрсөн явдлууд бол энэ хатуу мэдээгийн хувьд Халтмаагийн Баттулга гэдэг хүнд талархаж явдгийн учир чинь тэрбээр шоронд орохоос айлгүй 5 толгойг Монголд авч үлдсэн тэрбээр нүүрсчдийн нам MCS-тэй халз үзэж байж Монгол улсыг өөрийнх нь төмөр замтай болгосон хүн юм. Тэрбээр Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг хөдөлшгүй бат суураар Орос, Америктай гагнаж стратегийн түншлэлийн гэрээ хийж чадсан хүн юм. Тэр байр 30 мянган хоньны нүүдлэр хятад улстай стратегийн шин төвшний гэрээ хийж чадсан ерөнхийлөгч юм. Ийм учраас л эрүүл сарвалаар сэтгэдэг Монгол хүн бүрийн талархлыг хүлээж авдаг хүн бол Халтмаагийн Баттулга билээ. Одоо та бүхэн энэ бүгдийн учрыг нүдэрээ харлаа, чихээрээ сонслоо. Иймийн тулд л хатуу мэдээ байдаг юм. Тиймийн тулд л хатуу мэдээ хэмээн нэршсэн юм. Манай хөтлөр хизээч ядарсан Монголоос оруулж байсангүй. Манай хөтлөр хизээч дээшээ сусардаж доошоо дээрлэхэж байсангүй. Учир нь бид бол Монгол хүн. Монгол улсын иргэд билээ.